Итали улсын Милан хотод 25 дахь удаагийн өвлийн олимп өнөөдөр буюу энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд болно. За 4 жилд ганц удаа зохион байгуулагддаг Олимпийн наадамд оролцоогоор 3500 тамирчин оролцож, спортын 16 төрлөөр 19 хоногийн турш медалийн төлөө өрсөлдөх юм а. За Милан Кортина 2026 өвлийн Олимпийн наадамд гүйлтийн цааны төрөлд ач бадрах ариун тунгалаг нар оролцсон. Мөн Монгол тамирчин анх удаа уулын цааны төрөлд өрсөлдөхөөр босно нь ариун бат юм а. Энэ твитлээс тухайн Олимпийн наадмыг шууд дамжуулан өргөнө. Олимпийн тамирчдын тав тух аюулгүй байдал, сэтгэл зүй, байрлах, байранд ч чухал анхаарал хандуулдаг байна. Мэдээллийг сэтгүүлч, сугар, зураглаач, амарчлуунаар Италийн Милан хотоос хүргэж байна. Энэ твитлээс Милан 2026 өвлийн Олимпийг үзэгч та бүхэнд шууд дамжуулан хүргэж байгаа. За сурвалжлах баг бол одоо энэ Миланд болж байгаа Олимпийн тамирчдын байр хотхон дээр ирсэн байна. Энэ хотхонд бол одоо Миланд болох төрлүүдийн тамирчид бол байрлаж байгаа. За Монгол улсын 3 тамирчин 2 төрөлд өрсөлдөхөөр ирсэн байгаа. Гэхдээ тэдний хувьд бол энэ хотхонд байхгүй. За Монгол тамирчдын хувьд бол одоо Тесоро, за мөн Бормио гэсэн 2 одоо хэсэгт бол байрлаж байгаа. Бэлтгэлтэй орсон гэсэн мэдээлэл өгсөн. За энд бол одоо тамирчдын улс орнууд бол ингээд тугаа тамирчид бол улс орныхоо тугийг гадаа нь ингээд байршуулсан байж байна. За мэдээж олон улсын сэтгүүлчд бол энд сурвалжлахаар ирсэн байна. Одоо ийшээгээ ороод түр хугацаанд хүлээсний дараа бол цаашаага сэтгүүлчдийг оруулаад энэ доторх хотхны доторх бүтэц одоо ямархуу нөхцөл байдалтай байгаа гэдэгт бол танилцуулна гэсэн. Тэгээ бүгдээрээ хамтдаа орцгоо. Тамирчдын одоо өмдөж байгаа ор болгоно юм одоо тусгай материалаар хийгдсэн. За тамирчин болгоных нь өөрийнх нь төсөлд зориулж ингэж хийд юм байна. Энэ хэсэг нь бол зөөлхөн байж байгаа. 3 төрлөөр хийж болдог. Энэ материалыг дотор нь одоо 3 өөр одоо хэсэг байгаа гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл одоо яг хөл хэсгээр маш их одоо бэлтгэл хийж хүчтэй гаргаж шээж одоо оролцдог, амжилт гаргадаг ийм спортын тамирчид бол одоо энэ бүксэн хэсэг нь бол том одоо булчинтай байдаг. Тийм учраас яг голын хэсэгтээ зөөлнийг хийж ээж одоо илүү тухтай амардаг шиг тийм үү. За цээжийн хэсэг нь хүчтэй байх шаардлагатай тамирчид, том байдаг тамирчид бол цээжийн хэсэгтээ арай зөөлнийг хийж ингэжээж одоо биеийн балансыг барьж амардаг гэдэг. Өөрөөр хэлбэл маш тийм өндөр шинжилгээ ухааны өндөр ийм одоо тооцоололтойгоор энэ унтах орыг нь бол одоо хийж байгаа юм. Сэтгэл зүй өрөө энэ төхөөрөмжийг ашиглаад одоо юм сэтгэл санааг одоо тайвшруулах ийм одоо үйлчлэгийг яг энэ хэсэгт өгд юм байна. Орчны хувьд бол тийм тухтай чимээгүй ийм орчин бүрдүүлсэн.